Улаан удахтын биеийн тамир спортын төвийн заал хэд хоногийн турш бурайд үндэсний бүх болох бүхэ барилдааныг хайрлаж хүндэлдэг хүмүүсийн цуглах газар боллоо. Энэ 7 улсын тэмцээн эхэлж 700 гаруй бүх ур чадвар бяр танхигээс орхоор хүрэлцэн ирээд байна. 17 дахь удаага болж буй ерөнхийлөгчийн Минд амар сайн сайхны төлөөх буян номын нэрийн дор зохион байгуулагддаг энэ тэмцээнд Бурайд, Алтай, Хакас, Тува, Якут, Халимаг өвөр байгаль эрхүүгийн бүс нутгууд болон Монгол улсаас ирсэн залуус насанд хүрэхчид дивжээнд гарч хүч сорин барилдаж байна. За тэмцээн ямар болж байна? Яагаад бүх барилдах болов? Би өөрөө дуртай болохоор хичээлж байгаа. Ямар учраас дуртай болсон бэ? Юу нь гоё штэ. Юу нь гоё гэж тодруулаад өгөөч. Барилдааны техник, бэлтгэл, цуглаан гэд юм бүхэнд нь дуртай. Жил бүр өсвөр үеийн ялагчдад тэтгэлэг олгодгоо. Багш нарт цалин урамшуул авдаг. Энэ бол үнэхээр урам зориг өгдөг тэмцээн шүү. Энэ удаагийн таны таамаг та өөрөө юу гэж бодож байна? За харж л бай да. Дивжээ харуулна гэдэг баха. Та нэгдүгээр байранд орно гэж бодож байна уу? Тэглгүй ах уу? Гэхдээ өрсөлдөгчтэй гэж бодож байгаа шүү дээ. Бүгчүүд өөрсдийн овгийн датсангуудыг төлөөлөн барилдаж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээнийг цагаан дайрах Хандомо цагаан дайрагт зориулжээ. Оросын удирдагчдыг эвээгч шүтэн гэгддэг юм. Энэ арга хэмжээг уламжлалт буддын сан зохион байгуулдаг бөгөөд цаашид зохион байгуулсаар байх болно. Өнөөдрийн барилдах залуус маань ялалтай эх орныхоо удирдагчид түүний төлөө хүчин зүтгэж буй хүмүүстэй зориулах болтугай. Бурайд бүхий нэгэн онцлог нь тулааны өмнө оролцогчид бие биенийг хүндэтгэн бүргэдийн дэвлэлт хийдэг уламжлал юм. Би залуу бүхчүүдэд хандан хүчтэй бай, эх орныхоо төлөө үргэлж босч чадах эр хүн байгаарэ гэж хэлмээр байна. Бүгд нь амжилт, сайхан барилдаан хүсье. Хамгийн өвчтэй нь ялалт байгуулж нөхөрлөл ялалттай зэрэгцээ оршин байгээ. Өөрийн гэр бүл, эх нутаг, улс орноо хамгаалах сэтгэлтэй байгаарай. Баярын минь төргий, амжилт хүсье. Эрүүл энх байх болтугай. Насанд хүрэгчдийн барилдаан 63-75 болон 75 кг-аас дээш чингийн ангиллаар явагджээ. Манай улсад өдөр бүр мянган хүн цус сэлбүүлэх шаардлагатай болдог тухай Оросын улаан загалмайн байгууллага мэдээлжээ. Харин зарим хүмүүс сайн дураараа бусдад тус хүргэж донор болдог байна. Тэдний нэг бол эрхүү хотын оршин суугч Никита Бултенков юм. Тэрээр Орос улбаны улсын хүндэт донор цалтан бөгөөд өнөөдрийн хүртэл нийт 64 удаа цусаа хамтгалжээ. Заримд нь энэ тоо зүгээр л тоо мэт санагдаж болох ч Никитагийн хувьд энэ нь хүний амь насыг аврах хувь нэмэр юм. Хинт тусалж байгаагаа мэдэх нь чухал бишээ. Хамгийн гол нь тусалж байгаадаа л орж байгаа юм. Хүмүүр амьдралдаа эрүүл мэндийн бэрхшээлтэй тулгардаг. Харин донорууд цусаараа тэднийг хайрлаж, амьд үлдэхт нь тусалдаг юм. Хинт хэрхэн туслах нь биш. Зүгээр л туслах нь чухал юм аа. Цусаа өгөхийн тулд донорууд заавал эмчийн үзлэгт орж анкет бөглөн наривчсан шалгалтын дараа л үйл ажиллагаанд хамрагдах боломжтой эсхийг шийддэг юм. Үзлэгийн үеэр төр хугацааны болон бүрэн эсэргүүцэлтэй нөхцлүүдийг харгалзан үздэг. Түүний түрүүнд донорын биеийг данатацид бэлтгэх хэрэгтэй. Заавал хоол идсэн байх ёстой. Үлэн ирж болохгүй. Тусгай хоолны дэглэм баримтлах нь чухал. Ингэснээр бидний цуглуулах цусны бүрдэл чанартай байх юм. Өнөөдөр хүссэн хүн бүр зөвхөн цус өгөө зогсохгүй ясны чөмгөний донорын улсын бүртгэлд хамрагдах боломжтой болоод байна. Энэ удаагийн арга хэмжээ нь Орос улбаны улсын үндэсний цусны донорын өдрөөр тохиолдуулан зохион байгуулагдажээ. Манай мужид донорын идэх өндөр байдаг. Харамсалтай нь одоогийн байдлаар хүссэн хүн болгоныг хүлээн авч чадахгүй байгаа. Тиймээс бид донорын гэрлэн дохио зарчмаар тухайн цаг үед хамгийн их хэрэлттэй байгаа бүлгийн донорыг хүлээн авч байна. Манад одоогоор 10 хоногийн хэрэгцээг хангах хүч эритроцит, хагас жилийн нөөц бүхий сивэн мөн тогтмол тромбоцитийн нөөцтэй байна. Энэ өдөр байнгын доноруудыг Орос улбаны улсын хүндэт донор хүндэт тэмдгээр шагнасан юм. Учир нь тэдний хандуулсан цус олон хүний амийг аварч байгаа гэлээ.
Сегодня многолюдно. Өнөөдөр энд олон хүн цуглжээ. Эрхүүгийн иргэд хамгийн том ажлын байрны үзэсгэлэнд оролцож, шинэ нээлттэй ажлын байрнуудын талаар мэдээлэл авах зорилготой иржээ. Хүний нөөцийн хомсдол гэх асуудал өнөөдөр бүс нутгийн хувьд хамгийн чухал сэдвүүдийн нэг болоод байгаа бөгөөд аймгийн засаг захиргааны бодлогын төвд багтаж байна. Правительство. Бид эх 5 жилийн хүний нөөцийн хэрэгцээг өөрчлөн тооцож, дүн шинжилгээ хийсэн. Энэ судалгаагаар жил бүрийн хэрэгцээ нь 90 мянган хүн байна гэсэн тооцоо гарсан. Жишээлбэл одоогоор Оросд ажиллаа захын порталдаа эрхүү бүс нутагт 30 мянган суул ажлын байр бүртгэгдсэн байна. Харин албан ёсны ажилгүйчүүдийн тоо 4000 орчим байна. Энэ нь эдийн засаг үйлдвэрлэлийн салбарт бодиттой ажиллах хүчний хомсдол үүссэнийг харуулж байна. Мероприятие. Арга хэмжээ өргөжин тэлсээр байна. Энэ жил Приангара мужийн хэмжээнд 15 газар үзэсгэлэнгийн талбай нэгдсэн бөгөөд төв талбай нь эрхүү хотод, харин бусад нь Ангарск, Братск, Тулун, Зима, Усол-Сибирск болон бусад хот сумдад зохион байгуулагдаж байна. Жил ирэх тусам үзэсгэлэнд оролцогчдын тоо өсөн нэмэгдэж байгаа юм. Больше людей. Өнгөрсөн жилийн 2 удаагийн үзэсгэлэнгээр 400 орчим ажил олгогч оролцож 10,000 гаруй ажлын байр санал болгосон. Үүний үр дүнд 2,000 гаруй ажлын байртай болсон. Энэ жил аль хэдийн 400 гаруй байгууллага оролцож бүртгүүлсэн бөгөөд 6,000 гаруй ажлын байр манай үзэсгэлэнгийн талбайдаа тавигдсан байна. Как правило, Энд ихэвчлэн оюутнууд төсөөд удаагүй залуус ирдэг. Тэд өөрийгөө хэрхэн илэрхийлэхээ сайн мэдэхгүй байх нь илбэг юм. Ийм үед ажлын байрны үзэсгэлэн бол нийгмийн нэгэн төрлийн үсрэх тавцан болж өгдөг. социального трамплина. Санамсаргүй үзэсгэлэн болно гэж мэдээд ирэхээр шийдсэн. Хүний нөөцийн төвийн ширээнд очоод би сэтгэл зүйч мэрэгчлэр суралцсан гэж хэлтэл надад яг сэтгэл зүйчийн ажлын санал тавьсан ярилцлагад ч урьссан. Отучилась на психолога, и мне Есть и другие. Түүнчлэн нийгмийн өөр бүлгийн хүмүүс эндээс ажил олж ярилцлагад орох бүрэн боломжтой. Жишээлбэл эрс цэргийн албаа хаагаад ирсэн залуус зориулсан тусгай талбай ажиллаж байна. Тэдэнд бичиг баримт бүрдүүлэхэд тусалж цаашдын ажиллах чиглэлийг өгч зөвлөдөг. А это площадка. Харин энэ хэсэг ахлах ангийн сурагчдад тэр дундаа төгсөх ангийнханд сонирхолтой байх болов. Энд ирээд ирээдүйн мэрэгжилтэйгээ танилцаж бүр ажиллаад үзэгч боломжтой. Успехом. В отличие от других площадок. Бусад талбайгаас ялгаатай нөсөр үеийнхэн зориулсан энэ хэсэг илүү интерактив хэлбэртэй юм. Тэд мастер класст хамрагдаж ямар ажил мэргэжилд дур сонирхолтойгоо олж мэдэх боломжтой юм. Магадгүй эндээс тэд насан туршийнхаа мэргэжлийг олох ч юм бэлээ. Для программы новости. Более 200 200 гаруй өндөг жинхэнэ байлдаан Читахтын Зайбакали телевизийн багийн санаачилсан энэхүү сонирхолтой арга хэмжээ санаандгүй байдлаар төлөвлөгдсөн ч улаан өндөгний баярыг өгсөн хамгийн тохиромжтой санаа болж хувирсан юм. так и завертелась. Багада бид өглөө болгон том уттай өндөг бариад бүх айл хамаатан саднараа орж өндгөр байлддаг байсан юм а. Нэг талаасаа тоглоомч гэлээ, нөгөө талаасаа үнэхээр хөгжилтэй дурсамж юм. Энэ бол манай телевизийн хувьд зөвхөн дэлгэцээр бус хүмүүс зориулсан бодит анхны офлайн үйл ажиллагаа юм а. Бид энэ баярын уурамсгалыг олон нийтэд түгээхийг зорьсон юм. Регистрацию. Оролцогчид өрсөлдөөн бүртгүүлж гэртээ тусгаалan улаан өндөг чанж бэлдэх шаардлагатай байлаа. Үүний тулд 7 ширхэг бүрэн чансан, тод улаанаар будсан өндөгтэй байх ёстой юм. Тэмцээн эхлэхээс 1 цагийн өмнө иргэд гэр бүлээрээ цуглаад эхэлжээ. мы когда узнали, Бид мэдмэгцэл өндгөө бодох ажилдаа орсон. Тэгээд нааша гарсан. сюда потом приехали. У тебя большая группа? Дэмжлэгэн багч нь олон хүнтэй юу? Өнөөдөр хинтээ ирэв? Да, бабушка. Тийм ээ, эмээ, Элина агч, ээж, хоёр дүүгийн хамт ирсэн. Система. Тэмцээн плей-офф зарчмаар явагдсан. Ялагдсан оролцогч хасагдана. Сэтгүүлчдээс бүрдсэн шүүгчид тэмцээн эхлэхээс өмнө бүх өндгийг шалгажээ. Тэмцээнд зөвхөн дахианы жинхэнэ өндөг оролцох ёстой. Будагны өнгөч мөн тусгай журам заагдсан. Цохих арга техник, маргаантай нөхцөлд хэрхэн хандах тухай тайлбарыг ч хийжээ. И что делать в спорных ситуациях? 32 оролцогч бэлэн, ширээ бүрт 4 хүн, өндгүүдийн шалгасан бүх зүйл бодит. Ингээд эхэлцгээе. По-настоящему. Итак, начинаем. 5, 4, 3, 2, 1 урагшаа. Пасхальная. Улаан өндөгний тулаан гэчин цэвэр азуу эсвэл ялалт авчрах тодорхой техник бий юу? Нэг оролцогч интернетээс бүх аргыг туршиж үзснээ хуваалцжээ. Секреты из интернета. Ради успеха. Я их и Өндгөө давстаа усанд хонуулаад сонгоны хальсаар будсан 2 дугаар ангиллын жаахан урт хэлбэртэй өндөг сонгосон. Чансны дараа хүүдэн усанд сойгоогүй. Гэтэл эхний торигтл хожигдчихсан.
Гэхдээ үнэхэр сэтгэл хөдлөм, үзүүштэй, хөгжилтэй байсан. Эмоционально, очень зрелищно. Пасхальная битва. Энэ жилийн тулаан нилээд ширүүн өрнөлөө. Үүнээс гадна өндөг эргүүлдэг тоглоом, улаан өндөгтэй аймстай зочныг олж барих хөнгөн агнуур маягийн тоглоом. Бүр хамгийн зоригтой нь тэмцээнийг санаачлагчтай шууд тулсан гэд олон сонирхолтой үйл явдал өрнжээ. Харин жинхэнэ ялагчийн нэр төгсгөлд тодорлоо. Тэр болж та оршин суугч Карина юм. В честной схватке стала читинка Карина. Би өндгөө зүгээр л энгийн аргаар будсан. Өчигдөр орой будсан болохоор гараач гүцэд арилгаагүй явна. Мэдээж адреналин байлгүй яах вэ? Үнэхээр сайхан. Надад их таалагдсан. Дараа жил ирэх үү? Ирнэ гэж бодож байна. Хүүтэйгээ хамтуу? Тэр үед өөрөө оролцдог болоод бид хоёр үзэлцэх байлгүй. Реальный приз. 15,000 рублийн мөнгөн шагнал бодит эзэндээ очлоо. Түншлэн ивент тэтгэгчдийн гаргасан урамшууллуудыг ч гардууллаа. Гэхдээ хамгийн гол нь баяр хөөр дурсамж юм. Забайкали телевизэн баг ингээд зогсох бодлого байна. Харин ч илүү олон хүнд инээд баясал хүрэхээр төлөвлөж байгаагаа илэрхийллээ. В эфире. Среди тюльпановых Дэлгэрсэн алтан зүйл цэцгийн тал дунд халимгийн уламжлалт хотон сүндэрлэж, эндэрсэн хүн бүхэн ардын зан заншилс ёс уламжлалтай танилцсан, үндэсний спортын төрлүүдэд ч өөрсдийгөө сорих боломжтой байлаа. Москвагийн сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Владимир Попов халимгийн сонгуулийн хорооны 30 жилийн ойд зориулсан арга хэмжээнд оролцохоор ирсэн бөгөөд аль биесны хөтөлбөрөөс гадна тус нутгийн өвөрмөц соёлыг өөрийн биеэр мэдрэхээр зоржээ. знакомиться с калмыцким колоритом. Халимаг нутагт маш олон нээлттэй сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг юм байна. Тэд өөрийн үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэж байгаа нь үнэхээр сэтгэл хөдлөм юм. Бид сонгуулийн тогтолцооны хөгжлийн талаар ярилцлаа. Тэгээд л энэ сайхан баярт хүрэлцэн ирлээ. Уралдаан, үзүүлбэр, бүс нутгийн онцлогийг мэдэрч байна. Үгээр хэлэхийн аргагүй сайхан сэтгэл төрлөө. Халимагт болон халуун сэтгэлд хүмүүст нь баярлалаа. Дахин ирэхийг хүсэж байна. Халимгийн дэд сайд Ошир Жамбиновын хэлснээр энэхүү наадам зөвхөн бүгд найрамдах улсын иргэдийг төдийгүй бусад аймаг бүс нутгийн иргэдэгч нэгтгэсэн жуулчны чухал төв болон өргөжөөд байна гэсэн юм. Энэ баяр үнэхээр гайхалтай уур амьсгалтай болж байна. Зохион байгуулалт, уралдаан, үндэсний хоол, бүжиг гээд бүх юм гайхалтай юм. Хамгийн чухал нь хүмүүст инээд хөөр эрэг сэтгэл хөдлөл төрүүлж байна. Олон зочд иржээ. Тува, Саратов, Вологда, Москва, Санкт-Петербург гээд олон газраас төлөөлөл ирсэн байна. Организаторы праздника Наадмын хүрээнд бүх барилдаан, гар барилдаан, сур харва, хүндийн өргөлт зэрэг үндэсний спортын төрлөөд ч багтжээ. Харин наадмын оргил мөчөн Киченеровын хошуунд уламжлалт болон тогтсон морин уралдаан байлаа. Үзэгчдийн сэтгэлийг хөдөлгсөн эдгээр уралдаан туршлагатай жуулчдыг ч гайхшруулжээ. малых туристов. Анх удаа энэ баярыг үзэхээр ирлээ. Интернетээр ийм болдог гэж хараад л ирсэн. Цаг агаар сайхан байна. Морь уралдуулж байгаа нэг таалагдлаа. Ирсэндээ баяртай байна. Ёс заншилтай танилцлаа, таалагдлаа, дараа заавал дахиж ирнэ. Би Москвагаас ирсэн. Сэтгэл хөдлөл ямар байна? Оо гайхалтай. Байгалийн сайхан юм аа. Хоолн чамдтай, хүмүүс нь ч зочломтгой. Фестиваль тюльпанов Киченеровын хошууны алтан зуул цэцгийн наадам уюугийн хүмүүсийг нэгтгэж хүн бүр өөртөө тохирсон зүйлийг олж чаддаг. 11 настай Сергей Момолдаев анх удаа үндэсний бүхий тэмцээнд оролцож шагналт байр эзэлсэн байна. Дүрсэн нутагт нь ийм сайхан баяр зохион байгуулж байгаад залуу тамирчин баяртай в байна. районе проводятся такие фестивали. Би 2 барилдаа 2 давсан. Гэхдээ үзүүр түрүүнд нь унсан. Как отметили Орон нутгийн иргэдийн хэлж байгаагаар иймэрхүү арга хэмжээ нь уламжлалыг хадгалах чухлыг сануулж, халимгийн соёлын өвийг бахархалтайгаар харуулах боломжийг бүрдүүлдэг. Алтан зуулын наадам бол зүгээр нэг цэцгийн баяр бус, тус орны өвөрмөц онцлог, соёлын түүхийг дэлхийд таниулах гарц юм. Дальгера Карнусова, Борис Санжураев, «Середина земли», Калмыкия. В Эньши, городе провинции. Хятад нутгийн төвөөс зүүн хойд хэсэгт орших Хубэй мужийн Энши хотод байгальд цэвэрлсэн шин төрлийн аялал ирчээ авч байна. Үзэсгэлэнт аймууданд орой хоол урлагийн тоглолтыг хослуулсан кемпинг хөтөлбөрүүд жуулчдын сонирхлыг татаж, тав тухыг алдалгүй байгальтай ойр байх боломжийг бүрдүүлжээ. Фортом. Ёстой сайхан байна. Анх удаа гэр бүлэрээ ойд халуун хоол идлээ. Мартагдашгүй дурсамж. Цаг агаар нь үнэхээр гайхалтай юм. Здесь потрясающе. Ууланд ийм сайхан газар олдно гэж төсөөлөх аргагүй байсан. Хөгжим, гэрэл, нутгийн бүжиг, хүүхдүүдийн цэнгэл гэд мартахын аргагүй уур амьсгал бүрдүүлж байна. Үнэхээр гайхалтай. Колорит. Это восхитительно.
Туристический Жуулчлалын идэвхжлийн нөлөөгөөр аялын хэрэгсэл тоног төхөөрөмжийн борлуулалт огцом нэмэгдэжээ. Жишээлбэл Үжөө хотод эвхэгддэг тавилга, пикникийн хэрэгслийн эрэлт өссөн байна. для пикников. Дулаарснаар шүхэр, тавилга зэрэг манай бараг булаацалдаад л авцгааж байна. Улирлын онцлог бараа болоод байна. Зона. Отдельная Аялал жуулчлалын өөр нэгэн чиглэл бол дугуйт кемпинг буюу зөөврийн байшинтай аялал. Жаншуу хошуунд жуулчид 50 амгалан уур амьсгалд амарч, кофе чанаж, талх жигнэж, нутгийн төв соёлтой танилцж байна. Гайхалтай дэд бүтц уур амьсгалтай юм аа. Энд удна гэж бодож байна. Кофе зарж энэ хотын уур амьсгалд автандаа. индустрия Байгаль суурилсан аялал жуулчлал нь зөвхөн хэрэглээг дэмжиж зогсохгүй. Хүнийг байгальтай дахин ортуулж, харилцан шүтэлцээний шинэ хэлбэрүүдийг бий болгож байна. действия. Эмброуз Филлипс, Вера Комарова, CGTN.